чи одоо нүцгэндээ орохгүй зүтэй. Би ихтэй What's in my phone хийж исэн юм аа. 1 жил гаруй өмнө. Тэгээ ороод ирээчтэй наашаа. Ингээд жоо түлхээд ороод ирнэ ч онгорхоо. Оо мундаг. Хаалгаар орж ирсэн мундаг мөр юм уу чи? Юу аммо видео хийхий. Зааварт. Тэгээд жил хагасын өмнө What's in my phone хийж явахт чинь өөр утастай, өөр iOS үйлдвэрлэлийн системтэй. Тэгээд энэ удаагийн болохоор шинжилсэн апдейтлэгдсэн What's in my phone. Тэгээд утасны кейснүүдийн цуглуулга байгаа шүү дээ. Эхлээд гэхдээ app-удаа ярих юм уу, кейсүүдээ ярих юм уу? За эхлээд утсан доторхоо танилцуулж ярьж агаад дараа нь 2 дугаар хэсгээр одоо яг хэрэгжилж байгаа гар утасны кейсүүдээ танилцуулсан хэсэг орж ирэх яа. Яг одоогор болохоор би барьж байгаа утас iPhone 12 Pro Max цагаан өнгөтэйг нь цагаан гэдэг нь манай чи silver өнгө гэдэг үлээ дээ. Өнгөгүй кейс дотор нь өөрийнхөө номнуудын стикерийг хийчихсэн. Хамгийн хайртай нэг амьдралын өх шимийг хүртэж яваарай гэдэг стикер. Тэгээд энэ charm-ыг хартаа. Энэ charm гэдэг юм мод эргэж ирдэг гэж өстой үний юм байна. Намайг анх утас барьж байхад буюу смарт утаснууд байхгүй, flip ингэж дэлгэгддэг ингэдэг. Тэгээд нэрийг ч мэдэхгүй Samsung ч биш, бүр нэрийг мэдэхгүй тийм солонгос утаснууд барьдаг байх үед ийм charmтай байдаг гэсэн баггүй юу? Тэгээд яг 10 жилдээ буцаад очсон юм шиг санагдаж байгаа. Буцаад ийм хөөрхөн зүйлтнүүд модонд орсон чинь би жоохон динозаврын үе юм ирсэн юм. За тэгээ утас руу орох уу? Screen record эхлүүллээ. Тэгээд жоох ийшээ суучих. За ингээд энэ бол home screen харагдаж байна. Би ер нь бол маш ичүүр санжуургүйгээр мөрөөдлийн самбар хийдэг, зорилго мөрөөдөл төлөвлөгөө одоо manifesting айгуу хийдэг гэдгийг та бүхэн гадарлаж байгаа ба. Энэ болохоор миний одоогийн мөрөөдлийн самбар. Одоо ингээд харах юм бол яг л одоо миний амьдралдаа хийхийг хүсэж байгаа, авахыг хүсэж байгаа, achieve хийхийг хүсэж байгаа зүйлсүүд байгаа юм л та. Тэгээ гол нь энэ миний хамгийн дуртай, одоогоор хамгийн дуртай байгаа үг. What if it doesn't come true? But what if it does? Билгүй л яах юм бэ? Үгүй, биелүүл яах юм бэ? Ямар ч байсан утасныхаа дэлгэцэн дээр мөрөөдлийн самбараа ингэж оруулахыг санал болгож байна. Ингэх юм бол өдөр болгон хараад энэ ч нөр цаад 70 тухамсраараа энэ зорж байгаа зүйлсээ өөртөө дуудаж байгаа хэлбэр шүү. За дотгошоо орлоо. Эхний нүүрэн дээр бол хамгийн томоор одоо widget дээр орж ирсэн зүйл бол notes. Би notes дээр бүх юмаа бичдэг, бүх юмаа видеоны санаа, хүргэлтийн захиалгануудынхаа хаяг, утаснуудыг бүх зүйлсийг notes дээр оруулж өгж байгаа учраас notes ийм томоор орж ирж байгаа. Өдөржингөө ашигладаг учраас тэгээд дээдлийн зэг дээр болохоор screen time утсаа хэр их ашиглаж байгаа, өнөөдрийн байдлаар хэдэн цаг ашиглаж байгаа нь харагддаг. Тэгээд энэ тоо яг одоо бол 2 цаг 4 минут байна. Тэгээд энээс жоохон ихсээд ирэхээр л ямар ч гэсэн энэ ингээд нүдэн дээр ил харагдаж байхаар бас арай хитэрч шүү. Одоо өнөөдөртөө болио, одоо болио, уцаа жоохон хол тавья гэж мэддэг өөрийгөө одоо хянахад зориулагдсан гэх юм уу та. За тэгээ Google, тэгээ Gmail, Photos, Google Photos-ыг бол би зөндөл ярьж байгаа. Google Photos-тэй болоорой утас зурагнуудаа алга болгоно гэж санаа зовхгүй. Энэ утас одоо алга боллоо гэж бодоход энэ утсан дээр байгаа миний зурагнууд энэ утастай хамт алга болчихгүй. Гэхдээ яг заавал Google Photos байх албагүй. Ер нь зүгээр iCloud дээр ч юм уу, Dropbox дээр ч юм уу, өөрийн сонгосон тэр платформ дээр зураг хадгалж байгаарай. За тэгээ календар, утас, энэ зочил менежер гэдэг болохоор миний вебсайтын удирдлагын хэсэг нөхгүй юу? Миний author.com гэдэг энэ вебсайтаар та бүхэн миний бүтээгдэхүүнүүдийг захиалан хөргүүл авах боломжтой. Тэгээ та нар author.com руу ороод захиалга өгөнгүүд би энэ аппаараа одоо удирддаг гэсэн үг байхгүй юу?
За ийшээ орж үзье л та. Тэгээд энэ дээр болохоор энэ одоо яг л нэг удирдлагын хэсгээр бүтээгдэхүүнүүдийнхаа каталогийг ингэж удирддаг, үлдэгдлийг нь багасгаж болно, ихсгэж болно, онцлог бараа олгож болно, онцлог бараа биш болгож болно гэл ер нь сайт дээрх юмнуудаа хэрэглэв. За энд болохоор захиалганууд харагдаж байна. Ийм Facebook нэртэй хүмүүс ийшээ ороод ийм захиалсан байна. Тэгэл энэ хүмүүсийн хаягаа бичсэн байгууллагууд нь би эндээс хардаг гэсэн үг байхгүй юу? За ийм апаар сайтаа удирддаг байна. Зараас нь мэдээж ийм Mongolia. За settings business suite болохоор Facebook, Instagram пэйжүүдийнхаа удирдлагын юм гэсэн үг юм уу та? Миний оруулсан постууд хэр явж байгаа, миний бустлсан юмнууд хэр явсан, пэйжийнхаа чатыг шалгаж, пэйжийнхаа комментуудыг шалгаж, оруулцуулж, менеж хийхэд хэрэгцээтэй байдаг. За contact messenger даа. Энэ хамгийн доотлын хэсэг дээр болохоор бас хамгийн их ашигладаг юмнууд. Тэгээд ногоон өнгөөр оруулж ирсэн. Call, message, тэгээд Spotify. Spotify-ыг урд нь бөө юм болол бараг жоохон хулгайн гарч юм шиг VPN-аа асааж агаал өөр газар амьдардаг болж жүжиглж агаал хэрэгэлдэг байсан Spotify маань саяхнаас Монголд албасаар орж ирсэн учраас та бүхэн ч гэсэн Spotify-тай болох боломжтой болсон байгаа. Тэгээ Spotify-аар хөгжмөнүүдээ сонсорой. Хамгийн гоё таалагддаг юм нь өөр плейлистүүд санал болгодог. За чиний ер нь чи нэг иймэрхүү дуу сонсох дуртай юм чинь хулаан. Энэ плейлистийг чамд санал болгоё гэдгийгүү тэр нь нэрэл надад таалагдах үстэй хөгжмөнүүд байдаг те. Тэгээд бас өөрийнхөө мэдээж плейлистийг үүсгэж болно. Миний плейлистүүд бол одоо иймэрхүү дуу. За эхний нүүр бол нэг юмрхүү. Дараагийн нүүрэн дээр болохоор ингэж орж ирсэн байгаа. Энэ дээдлийн сандалтай хэсэг юу юм бэ гэхээр энэ нэг Pinterest-ийн widget байхгүй юу? Энэ ингээд цаг болгон солигдоод идэв. Орох болгоно ингээд өөр зураг харуулдаг. Home decor-оор сонгочихсон байгаа. Одоо надад яг home decor-ны төрлийн юмнууд би их сонирхон судалж байгаа учраас дандаа л Pinterest ороод ухаал байгаа л да. Гэхдээ цаанаас нь бас Pinterest надад ингээд зураг үзүүлээд харуулад байвал бас их амар санагдаад энэ widget болохоор эн чинь edit widget гэж яагаад энэ interest дээр нь болохоор home decor гэж сонгоцсон байхгүй юу? Тэгэхээр би энийг одоо beauty-ч болгож болно. Тэнгүүд одоо ингээд beauty-тэй холбоотой зургууд гарч ирж байгаа гэх мэтчлээ. За тэгээ Pinterest өөрийнх нь app нь, Instagram нь, TikTok нь, энэ YT Studio болохоор бас яг YouTube-ийнхаа комментиг харахад тэгээд үзэлт статистик тэр мэдээллүүдийг нь харахад бас тусалж өгдөг. Сүүлийн видеонууд гээд ямархуу байр явцтай байж ингээд араас нь комментууд хин хизээ ямар коммент бичсэн байгааг би эндээс шууд уншиж болно. За тэгээд календар, Google Keep, Flow. За Flow бол сарын тэмдгийн мөчлөгийн мөшгөгч app. Тэгээ араас нь e-mons байгаа. E-mons бас яг эрүүл мэндтэй холбоотой бүх юмыг нэг цогц болгоцсон гоё app. Дотор айгүй гоё фичерүүдтэй би та нарт үзүүлье. Одоо жишээлбэл энэ ангиллын хэсэг одоо COVID-19-ийн эсрэг гэсэн ангилал дээр ороход яг одоо ковидын үеэр ууж хэрэгжилж байгаа эмчилгээний болон одоо урьдчилан сэргийлэхэд зориулагдсан бүх эмнүүдийн жагсаалт ингээд энэ дотор байж байгаа байхгүй. Тэгэл ер нь ингээд нийтлэг зөвөөрөөр нь ангилсан. Жишээлбэл одоо над шиг Ibuprofen-ээс өөр эмний нэр мэдэхгүй тэгээд өөрөө эмийн сан руу очиод эмийн санчаас асуух боломжгүй байгаа бол энэ хэсэг айгүй зүгээр санагдсан. Шууд зөвөөрөөр хайж болдог. Одоо энэ зүрхний голын хэсэг дээр дарахаар болохоор яг нэг илүү эрүүл мэндийн эмийн сангаас илүү эрүүл мэндийн ав болж явж ирж байгаа. За сайн уу улаан таны биеийн байл өнөөдөр ямар ав гэсэн. Би өнөөдөр сайн байна. Шууд гар утасны чи health эрүүл мэндийн хэсэг дээр мэдээллүүд чи ороод ирдэг шүү дээ тий. Тэр мэдээлэл шууд энэ e-mons-тэй бас холбогдож болно. Шууд e-mons тэр health-ээс чинь таны мэдээллүүдийг авч болно. Тэгээ түрүүн саяны миний ярьжсэн flow гэх нөө сарын тэмдгийн app шүү дээ тий. Тэрэн дээр болохоор нэг дутагдал нь болохоор сэрүүлэг тавьж болдгоо байхгүй юу? Хэрвээ та өдөр болгон уудаг жирэмсээс хамгаалах гормоны юм ууж байгаа бол өдөр болго яг нэг цагт уух хэрэгтэй байдаг шүү дээ тий. Тэрэнд одоо e-mons дотор байгаа энэ эмний сэрүүлэгний цаг их тусалнаа. Тэгэнгүүтээ нэрээ бас эн чи эмчтэй холбогдож болдог гэсэн шүү дээ. Одоо чат хэсэг дээр нь дараад шууд эмчтэй холбогдоод шууд ингээд сайн байна уу? Тэ ковидын үед одоо настай хүн энэ эмийг ууж болох уу гэд асуугаад эмнийхээ зургийг явуулчихгүй. Тэгээ шууд эмчтэй холбогдож юм асууж болдог нь бас их таалагдсан. Хажуу талд нь бас нэг смарт юм нь болохоор жор илгээх хэсэг байгаа. Энэ дээр одоо шууд камераараа тэ ингэж жороо уншуулснаар одоо яг энэ жор чин баталгаатай жор байна уу?
Тэгээд одоо ямар юм бичсэн байна вэ гэдгийг нь одоо ойлгож уншихад тохиомтой болгоно гэсэн үг. Тэгээд би өчигдөр эднийхээс юм захиалж авсан байхгүй юу? Тэднэрийг бяцхан unboxing хийх үү. Яагаад гэвэл яг би зармиг нь өөртөө авсан ч гэсэн ихэнхийг нь болохоор яг Monster хамтарсан giveaway-нд хүмүүс та нарт өгөх гэж авсан giveaway-ний юмнууд аахгүй. Тэгэхээр та нарт хальт танилцуулаад иймэрхүү юмнуудыг giveaway-нд өгөх гэж байгаа шүү гэж үзүүлчихэд тэгээд уцаа өргөжлүүлэе гэж бодож байна. Энэ Emos app-аар одоо ямар ч бүтээгдэхүүн захиалж болно. Тэрэндээ 25-аас дээш үнийн дүнтэй захиалга нь хүргэлт нь үнэгүй болж ирдэг. Тэгээд онлайнаар ингэж захиалахаар 5% хөнгөлөлттэй үнээр захиалж авч байгаа юм билээ шүү. Эдгээрийг бүгдэн нь бэлгэнд өгөх гэж байгаа шүү. Гэтэ энэ YouTube видеоны доор биш. Энийг үзэж дуусчаад шууд миний Instagram руу ороорой. Тэгээд Instagram дээр эдгээрийг бэлгэлэх giveaway-ийнхаа постыг оруулсан байх бол. Энэ цэнгийн гранаттай анар жимсчүүр нэмэгтэйчүүдэд аягүй сайн гэдэг шүү дээ, тийм. Гоо сайхны бэлтгэл. Энэ шот нь болохоор хар саримс болон чихэр өвсний найрлагатай. Тэгээд зүрх судаснд л их сайн байгаа юм л та. Тэгээд хоёр ширхэг инхчин цайгаа оруулсан. Чихрийн шижингийн эсрэг тэгээ булцууд цэцгийн цайг нь энэ хоёрыг сонгосон. Би яг эдгээрийг болохоор бүр илүү нарийн танилцуулсан пост нь миний Instagram дээр орох болно шүү. Ансны уустдаг цай одоо ялангуяа гадаа сэрүү орж ийн. Тэгээ ковид гээд дархлаагаа сайжруулах дэмж хэрэгцээтэй байгаа учраас ань суугаарай. Ааруултай, тархтай үүрэл идээрээ, хүүхдүүдтэй өгөөрэй, өөрөө идээрээ, С витаминтэй шүү. Хамгийн гоё нь болохоор Monsi Aloe Com. Энэ дотроо алоетой сүүн шингэн, угаагч гэлэн, тоник нь тэгээ чиг шүүлэгч тосны ингээд дөрүүлээ байгаа. За тэгээд Biomoны мицеллар цэвэрлэгч ус хүн cotton pad-тай байлээ. Тэгээд энэ хоёрыг бас нийлүүлж оруулах хэрэгтэй байх гэж бодсон. Энэ ч угаасаа хамтдаа ингэж явж байгаа учраас. За нэг иймэрхүү дүү бэлэгнүүдтэй шинэ giveaway явах гэж байгаа. Дундуур нь мэдээлэл дуулах гэдэг юм байла. За тэгээ үргэлжлээд 2 дугаар нүрэн дээр явж байгаа шүү дээ, тийм. За Emos Flow, Google Keep, тэгээд Хаан банк мэдээж байгаа. За Хаан банк бол ойлгомжтой байх. За 3 дахь хэсэг дээр болохоор энэ фотос дээр энэ чи юм бэлээ, нэг артист залуу. Фотосоо ингээд тусдаа widget болгоод оруулаад ирчихээр ингээд фото миний зурагнууд дотроос ингээд ямар ч холбоо хамааралгүйгээр сонгоод ингээд харуулдаг байхгүй юу. Тийм. Ямар нэгэн утга учиртай биш шүү зүгээр. Миний фотос дотроос энэ зургийг харуулад байна. За тэгээд дээр мэдээж цаг агаараа орж ирж байгаа. Өнөөдөр сайхан дулаахан нартай байна. Энэ нүүрэнд би ер нь бол хамгийн дургу. Одоо бусад нүүрнүүд хэсэгнүүд айгүй ингээд гоё цэвэрхэн гоё харагдаж байгаа ч тийм. Энэ нүүрэн дээр болохоор ингээд шавцсан их аппликейшн байдаг. Тэгээд би ийм олон апп хэрэглэмээргүй байдаг баггүй. Одоо энэ шиг ингээд яг нэг хитгэл апп дотроо байж эргэлдэж баймаар байдیں۔ Гэхдээ тэгээд яг зарим аппууд яг хаяа нэг хэрэгцээд шаардлага гараад идэв юм. Тэгээд social networking дотор бол жишээлбэл Facebook, IGTV, YouTube, Zoom, Medium, M+, podcast. Тэгээд подкастыг устгахчих гэхээр хэцүү, устгахгүй байх гэхээр хэцүү. Хаяа нэг сонсоод байдаг, хаяа мартчихад байдаг. Education дотор болохоор Duolingo, Linguist хоёр болохоор хэл сурдаг app. Бас нэг хэрэглэхгүй байгаа. Гэхдээ хаяа хэрэглэдэг. Goodreads-ийг нэрээ санал болгомоор шүү. Goodreads бол ном уншаад уншсан номынхоо ревювийг бичдэг. За ревю бичдэггүй маа гэхэд над шиг зүгээр од тавиад яваад ээж бас болно. Тэгээ Goodreads-тэй болоорой. Goodreads дээр миний 2 номыг олоод тэрэн дээр миний 2 номон дээр ревю бичиж өгөөрэй. За lifestyle дотор болохоор байнга ашигладаг UbiCab, TalkTalk, See Mongolia-г нэ ашиглахгүй. Look TV, Toki, Unitel, Viewpoint, Батгүлэг, жолооны курсын маань байна. Taxidio, Tomio, Ungu, Argania руу орохоор энэ аппаар хоолой захиалдаг. За finance дотор болохоор мэдээж Most Money, Голомт банк, Social Pay, Super App гэдэг мөнгөтэй холбоотой аппууд. Яг ингээд устгах гэхээр устгах юм болтохгүй байхгүй. За тэгээд фото хэсгээс болохоор миний фотонуудаа эдитлдэг хэсэг байна. Visco
гоё өнгө оруулж өгдөг. Canva нэрээ үнэхээр best шүү дээ. Ер нь Canva ашиглаад сурцсан байхад юм болгоныг хийндээ. Ялангуяа над чиг Photoshop байхгүй, Photoshop хэрэглэж чаддаггүй хүнд бол яг за мэдээж Photoshop-ыг үүсэхгүй байх гэхдээ ойр зүрийн юм хийхэд бол Canva маш хэрэгцээтэй байдаг. Цаанаасаа ингээд форматууд нь байдаг байхгүй юу одоо. Infastic гэдэг энэ апыг би яг туршиж үзье гэд авсан байгаа боловч хэрэглээгүй байгаа. Энэ яг нөгөө нэг хагас мацаг буюу тий intermittent мацаг байдаг шүү дээ тий. Тэрийг хийхэд нь тусалдаг цаг юм шиг байгаа юм. За одоо мацаг чинь дуусгаад тийм хугацаа үлдсэн байх юм шүү гэд. Тэгтээ би энийг яг үнэндээ ашиглаж эхлэегүй байгаа. Ашиглаж үзнэ гэж бодоод энэ суулгаад татчихсан байна. За lifestyle дотор болохоор за Google Home. Google Home би нэрээ устгаж бараг Google Home-ийн манай нохоо идчихсэн байгаа. Гэтэ app нь яг уу байж байхтэй. Тэгээ Drive, Documents, Safari, Google Maps хоёр төрлийн maps байна. Scan Hero энэ scan-ыг нэрээ нэг хэдүүд ашиглаж үзсэн энэ бараг хэрэггүй юм билээ. Энэ хоёр map байх хэрэггүй. Энэ map-ыг устгаж. Ингээл хамаг юм устгаад идэх байхгүй. За хувцсны хувьд нэг иймэрхүү дөө. Одоо кейсүүдээ үзүүлэх үү. За эхний кейс бол энэ байгаа шүү дээ тий. Энэ charm-ыг нь аваад тэгээд энэ доторх стикер авчвал энэ зүгээр л ингийн л цагаал кейс. Нэг юм ингэж их кейс солиод ахаар заримдаа хувцсныхаа дэлгэцний наалтыг хуулаад байд юм аа. Зүгээр л ингийн л кейс юм байна тий. Би ер нь тийм жоохон мангар cute өмөнд жоохон дуртай хүн байдаг байгаа шүү. Тэрийг ер нь гадарлаж байгаа хаа гэж бодож байна. Тэгээд жоохон cute кейснүүд байгаа. Жишээлбэл тараа энэ хараач тээ. Ийм минуттэй үүлтэй. Practical тийм юм бол биш л дээ. Гэхдээ харахад айгүй хөөрхөн. Ер нь яг үнэндээ бол ийм кейсийг гэхдээ нэг хэрэгэлдэггүй юм байлээ шүү. Ийм кейс авчаад яг зүгээр л хобби хаяал хөөрхөн л хаяал хэрэгэлдэг юм байлээ шүү. За дараагийнх нь болохоор ийм кейсийг бол байнга хэрэгэлдэг юм байлээ шүү. Аюу амархан тэгээд ингээд одоо бүх хэсгээрээ хамгаалалттай бэлдэв юм байхгүй, унжсан санжсан байхгүй, тэгээ хөөрхөн нохоонуудын зурагтай ийм кейсийг бол байнга хэрэгэлдэг юм байлээ. Эднэрийг ер нь ихэнх нь Caseaholic гэсэн онлайн шопоос захиалсан. Эсвэл зарим нэг тэнд дэлгүүрт явж байгаа л кейсний тасаг байдаг шүү дээ. Тийм газруудаас авсан. Энд бол 9 оноо өгөх хэрэгтэй. Дараагийн кейс бас нэлээд галзуу кейс байгаа. Тараа. Рахтар кавай болсон. Бүр та нар энийг ингэж ойроос харах хэрэгтэй. Тэгээд хамгийн гоё энэ би өөрөө захиалж яг handmade хийлгэсэн. Ийм Instagram нэртэй охин хийдэг. Өнгөө сонгоод нэг иймэрхүү дүү стилтэй хийлэгмээр байна энэ төр гэд болт юм билээ. Энийний харагдц бол бүр үнэхээр гоё. Гэхдээ жоохон too much. Нэг ийм нөгөө ил гарчихсан ийм 3D илүү гарчихсан юмнууд нь бас цүнх мөнх ишээ тийшээ орж гарахад жоохон гай болдог. Тэгэхээр 10-аас 7 оноо. Эн чинь бас салж байгаа юм биш дээ. Зүгээр харуулах уу? Hey looking good гэвчихсэн. Тэгээд энэ жижигхэн толинд нэм жижигхэн сормоос нүүр мөрний арсны байдал хайлт харахад тохиромжтой. Тэгээд энэ бариул нь барихад маш эвтэйхэн байдаг байсан. Бас 10-аас 9 оноо авахар кейс байсан. Тэгтээ жоохон basic байгаа. Ингийн байгаа. Тэгтээ ингээд салсан байна. За энийг цэвэрлэж аваад тэгээ зүгээр цав цагаан кейс болж байна. Сүүлчийн кейсэндээ бас би жоохон дуртай байгаа. Гэтэ бас жоохон kawaii байгаа. Наа хүүхэд байхад байдаг байсан юмнууд байгаа хгүй энэ дотор. Жишээлбэл энэ хардаа Tetris, Tamagotchi ийм бүгжин хэлбэртэй чихэр байдаг байсан. Тэгэл энэ кассет, тэгээд энэ нөө метр шиг ийм уртаараа байдаг бох. Гэрийн утас гэл яг энэ 90-ад оны хүүхдүүдийн 90s baby-гийн хэрэгэлдэг байсан юмнуудтай ийм хөөрхөн 90s baby гэдэг кейс би энэ кейсэндээ их дуртай гоё кейс байгаа. Энэ кейсээ хийгээд энэ чарма хийчүүл бүр алах юм шүү. Амар охинлог, амар ягаан юм болох гээд байна уу?
Өдөрхийн янган болох гээд байна тий. Гэтэ зүгээр ч юм уу. Яа дээ тий. Come on. Like why not? За. Иймэрхүү кейсүүдтэй байгаа юм байна. Одоо ер нь кейс нэмж авахгүй энэ одоо нэг утсанд одоо юу вэ 5 6 кейс гэдэг чи одоо юу гэсэн юм бэ? Одоо болсон. За тэгээд миний What's in my phone болон миний кейсний цуглуулгатай хамт ирсэнд баярлалаа. Баяртай.